улсын их хурлд одоо сонгогдсон За та бүхнийхээ өдрийн амгалан айлтгах яа тэгээд Монгол Ардын намын удирдах зөвлөл улсын их хурлд Монгол Ардын намын бүлэг хуралдаж Монгол улсын их хурлын даргад миний биеийг бас нэр дэвшүүллээ. Намын дарга удирдах зөвлөлийн улам бүлгийн хурал дээр самд болгохдоо улсын их хурлд одоо сонгогдсон улсын их хурлын гишүүн ажилласан туршлага за миний хувьд одоо 2008 оноос хойш тасралтгүй одоо 5 удаа Ховд аймаг баруун бүсээс одоо сонгогдож ажиллаж байгаа. За энэ туршлага болон парламентын бас үйл ажиллагааны туршлагыг бас үндэслэж нэр дэвшүүлсэн гэдгээ хэлсэн. 2008-аас 12 онд одоо улсын их хурлын гишүүн 12-оос 13 онд улсын их хурлд Монгол Ардын намын бүлгийн дэд дарга. За 13-аас 16 онд улсын их хурлд Монгол Ардын намын бүлгийн даргаар ажиллаж байсан. За мөн одоо 17-оос 18 онд улсын их хурлын ёс зүйн байнгын ёс зүйн одоо дэд хорооны дарга. За 19-с 20 онд улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан. 20-с 22 онд бас улсын их хурлын хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Энэ одоо бас парламентын бас ажил зохион байгуулах, удирдах энэ туршлагыг бас үндэслэж улсын их хурлын даргад нэр дэвшүүллээ гэдгийг бас намын дарга бас өдөрсөлөн бүлгийн хурлаар танилцуулсан. За Монгол төрийн ажил тасралтгүй тогтвортой бас явах ёстой. Өнөөдөр дэлхийн нийтээр бас дайны байдалтай дэлхийн эдийн засаг, улс төр, геополитикийн нөхцөл байдалтай маш хүнд байгаа. Үүний одоо сөрөг нөлөөс Монгол улсаас орж ирж байгаа. Тийм болохоор бас монголчууд ярьдаг төр төвшин төмөн олон амглан байх ёстой гэж энэ үүднээс улсын их хурл буюу одоо төрийн эрх барих, хууль тогтоох, дээд байгууллагын удирдлагын ёсны яаралтай шийдэх. За мөн одоо засгийн газрын гишүүд сайдны одоо яаралтай томилох ийм шаардлагатай байгаа. Тийм болохоор бас энэ асуудал дээр нэг яаралтай асуудлууд одоо шийдэгдэх болов гэж бодож байна. Тэгээд өнөөдөр бас Монгол улсын их хурл парламент одоо 5 нам парламент судалтай байж байгаа. Одоо бас 5 намыг зөвшөлдөж ойлголцох энэ тал дээр илүү одоо идэх санаачлагтай ажиллах ийм шаардлагатай байгаа. Улсын их хурлд одоо бусад намуудтайгаас улсын их хурлын бодлого шийдвэрийг засгийн газраас үйл ажиллагааны одоо бодлого шийдвэрийг хийж хэрэгжүүлэхэд нь одоо бас улсын их хурлаар одоо хурдан шуурхай хууль тогтоолуудыг батлах энэ одоо бас нэг тулгымцсан асуудал байна. За бас нэг нүгүү ярихад одоо бас улсын их хурлыг хуралдах одоо Монгол Ардын намын бүлгийн 68 гишүүнээс тодорхой бас үл ойлголцлын асуудал байгаа. Үүнийг одоо бас хэрхэн одоо бас нэгдсэн ойлголттой бас нэгдмэл байр суурьтай болгох хэрхэн яаж одоо бас тийм энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, за улсын их хурлын үйл ажиллагаа, засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой явуулахад бас нэгтгэж бас зангидах уу. Энэ дээр бас улсын их хурлын даргын бас тодорхой үүрэг оролцоо бас чухал. Тийм болохоос энэ хүн одоо илүү анхаарч ажиллана гэсэн бодолтой байна. За миний хувьд 2008-аас 12 онд Ардын нам 45 судалтай, ардсан нам 25 судалтай хамтарсан засгийн газар байгуулж хоорондоо ойлголцоод монголчуудад бас эвлээд нэгдээд ойлголцоод явах бол эдийн засаг 17 хүрч өсч ард иргэдийн амьдрал сайжирч байсан энэ цаг үед бас энэ одоо хамтарч ажиллах чухал юм байна гэдгээс тэр үед бас мэдэж анх шинэ гишүүн байхдаа ойлгосон. Дараад нь 12-оос 16 онд ардсан нам олонх болсон Монгол Ардын нам цөөнх болсон үед сөрөг хүчний бүлгийн дарга, цөөнхийн бүлгийн дарга хийж ажиллаж байсан. Тэр үед бас ингээд талцаад хуваагдаад улс төржөөд төрийн ажил гацах юм бол олон цөөнх хоорондоо ойлголцож чадахгүй бол бас эдийн засаг яаж уруудаж, доройтож, ард иргэдийн амьдрал бас яаж одоо хүндэрдгийг бас тэр үед бас ойлгосон. 16-аас 20 онд Монгол Ардын нам үнэмлэхүй олон хуй 65 судалтай болчоод 32-оос 33 болж хуваагдаж байсан. Тэр үед одоо бас цөөнх үе одоо 32-ын тал бие бас одоо үзэл бодол нэгдэж байсан. Энэ үедээ бас нам дотроос гэсэн бас цөөнх байх юм бас зовлон бас тодорхой одоо хүндэл бэрхшээл бас ойлгодог болсон. Тийм болохоор олонх байх, цөөнх байх, нам дотроос одоо тийм үү цөөнх болох гэдгийг бас зовлон жаргалыг ойлгодог хүний хувьд
миний бас үндсэн нэг үүрэг бол энэ 68 бүлгийг буюу одоо хуваагдсан энэ одоо үл ойлголцож байгаа гишүүдэд бас ойлголцуулах нэгдэх тал дээр тодорхой хэмжээний бас туршлага байна. Урд өмнөөс гарсан алдаа дутагдал сургамж дээрээс одоо цаашдаа бид бүхэн бас яаж нэгдэж нийлэх ёстой, яаж ойлголцох ёстой гэдэг дээр бас тодорхой ажлын туршлага байгаа учраас энэ дээр бас намын эв нэгдлийг хангах энэ одоо гишүүдээс ойлголцуулах тал дээр илүү бас хүндэтгэлтэй хандна. Ялангуяа одоо цөөнхийн одоо илэрхийлж байгаа байр суурийг сонсож, анхааралтай сонсож, хүндэтгэлтэй хандаж одоо урагшаага хойшоогоо харж биш тийм урагшаага харж илүү одоо бас тийм улс орны эрх ашиг нэгдүгээрт ард түмний эрх ашиг нэгдүгээрт хоёрдугаарт нь намын эрх ашиг гуравдугаарт нь одоо энэ гомдоосон үл ойлголцсон энэ одоо эрх ашигаас тавьж ажиллахыг бас чухалжилж үзнэ. Тийм болохоор энэ дээр бас тодорхой ажил хийж болно. Тэгээс бол улсын хурлын дарга нам бус байх ёстой гэдэг юм асуудал ярьж байна. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ? Ер нь парламентын спикер гэдэг бол тийм энэ парламент суудалтаа намуудыг зөвшөлдсөх, ойлголцох, парламентын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг тасалдуулахгүй байхад бас тодорхой үндсэн чиг үүрэгтэй хуулиудыг одоо хурдан хугацаанд батлуулах. Тийм болохоор одоо парламент суудалтаа намуудтайгаа тийм үү зөвшөлдсөж ойлголцсон асуудал юм. Олонхоороо конопоороо хүч төрөх асуудал байх ёсгүй. Тийм болохоор аль болох улс төржилтийг хойш нь тавьж аль болох зөрчилгүй явах тал дээр тийм анхаарч ажиллана. За манай цөөнхийн бүлгийн гишүүдээс тухайлах юм бол одоо Тэмүүжин нарын одоо гишүүдээс бас парламентын спикертэй холбоотой тодорхой хуулиудыг санаачилсан байгаа. Энэ дотроос улсын их хурлын дарга нам бос байх ёстой гэдэг асуудлыг бас хүндсэн юм байна лээ. Энэ дээр одоо бас улсын их хурлын гишүүдийн олонх нь тийм үү хууль баталдаг. Нийт гишүүдийн олонх нь 64 конопор. Тийм болохоор одоо бас энэ дээр хэрвээ улсын хурлын гишүүдийн олонх нь ийм хууль батлаад ингээд одоо ажиллавал намаас төдгөлцөх асуудлыг бас одоо ярьж болохгүй асуудал биш ээ гэж одоо үзэж байгаа. Таны одоо намын сайн нэгдлийн хамгийн түрүүнд тэр алхам юу байх вэ? Намын эв нэгдлийн авахын тулд хамгийн түрүүнд алхам юу байх вэ? За ерөнхий сайд намын дарга тийм үү ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд засгийн газрын гишүүдийг улсын их хурлд оруулж танилцуулж одоо бас тангар хөргүүлдэг. Тийм болохоор энэ одоо их хурлын гишүүн за дээрээс нь засгийн газрын гишүүд тийм үү засгийн газрын гишүүдийг томилуулахдаа бас аль болох одоо юу гэдгийг зөрчилтөө байгаа бас энэ талуудынхаа байр суурийг сонсож үнэхээр засгийн газрын гишүүнээр энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах туршлагатай, мэдлэгтэй, чадвартай ийм хүмүүсээ тийм үү тэр хуваагдсан аль нэг тал манай тал танаа тал гэхгүйгээр аль болох тийм үү үнэхээр чадвартай хүмүүсээс бага бүрдүүлээсэ энэ тал дээр одоо юу гэдгийг бити одоо бас ялгуур чандаасаа гэдэг дээр бас байр суурь илэрхийлнэ. Энэ тал дээр бас манай Монгол Улсын ерөнхий сайд бас илүү бас хүндэтгэлтэй хандаж асуудалд хандах бах. Тийм болохоор өөрийнхөө одоо байр суурийг бол энэ тал дээр илэрхийлж эндээс одоо ажиллаа эхлэх гэж байна. Парламентын арчлал, дээрээс нь парламентын засаглалыг хамгаалах асуудал дээр яг ямар бодлого зорилго Нэмээд одоо таны хүлээж байгаа нэг гол хууль бол ерөнхийлөгчд ба хууль шүү дээ. Тэгэхээр энэ хуулийн төсөлдөр та ямар байр суурьтай? 19 онд би үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж байгаа төрийн байгуулалтын байнгын оноо дарга үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ажлын хэсгийн нарийн бичгээр ажиллаж байсан. Энэ дээр бид нэр засаглалын хяналт тэнцвэрийг бий болгох тийм тэнцлийг бий болгох энэ тал дээр тухайн үед одоо бас үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт санаачилсан гишүүдийн хувьд үзэл баримтлал ингэж хийсэн. Энэ хүрээнд одоо энэ ерөнхийлөгч их хурл засгийн газрын төв эрх мэдлийн хуваарлтыг оновчтой болгох, боловсронгуй болгох энэ тал дээр бас 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт их томоохон алхам хийж чадсан. Тийм болохоор энэ дээр үндсэндээ парламентын ардчлалыг бий болгох. Ялангуяа Монгол улс парламентын тогтолцоог тийм үү төгөлдржүүлэхэд, төлөвшүүлэхэд энэ 19 оны үндсэн хуулийн чухал хууль болсон. За үүн дээр үндэслээд улсын их хурлын тухай хууль, улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль гэдэг одоо парламентын суур хуулиудыг 20 онд бас миний бие санаачилж их хурлаар батлуулсан. Тийм болохоор миний хувьд одоо юу гэдгийг 5 удаа сонгоод ажиллахдаа парламентын засал Монгол улсад хамгийн одоо тохиромжтой засаглалын хэлбэр гэж үздэг. Улам парламентын засаглалыг бэхжүүлэх, тогтвортой тийм үү хөгжүүлэхэд илүү одоос илүү анхаарч ажилланаа. Энэ бол одоо бидний хамгийн чухал асуудал. Энэ тал дээр илүү анхаарч ажилланаа. Парламент 5 удаа сонгогдсон байна. Дараагийн удаа нэр дэвшгүй. За 2000 сандал ширээ албан тушаалын төлөө одоо энэ судалд очихгүй байна. Монгол төрд одоо ард түмний итгэлийг сэргээх, энэ төрийн эрхээр хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, энэ улсын их хурлын гишүүдийн бас унаад байгаас нэр хүндийг сэргээх энэ тал дээр тийм үү илүү анхаарах ёстой. Тийм болохоор
Өнөөдөр энэ одоо миний нэг тэргүүнд тавих зорилго байх болно. Энэ ч үүднээс улсын их хурлын даргын одоо энэ суудлыг дараагийн албан тушаалын одоо тийм шат гişгүр болгохгүй. Өөрөөр хэлэх юм бол 27 оны Монгол улсын ерөнхийлөгч сонгуульд би нэр дэвшихгүй гэдгийг бас албан ёсоор хэлье. Оюутлын хилцээрийг та хаж байгаа шүү дээ. Тэгэхээр хилцээрийн баг ингээд өөрчлөлт болов. Энэ аюул чухал эзэгтэй үед та өөр аль тушаал боёо. Оюу толгойн хилэлцээрийг миний бие ахлаагүй байгаа. Оюу толгойн хилэлцээрийг зээлийн хүү бууруулахтай холбоотой асуудлыг сангийн сайж явуулан онтрэ буюу одоо тийм бас нэг ордтой холбоотой асуудлыг манай аж үйлдвэр эрдэс баялагын сайд дамжин ям за мөн одоо хөрөнгө оруулалтын гэрээний одоо хууль зөрчсөн одоо холбоотой асуудлуудыг хууль зүйн дотоодын сайд хариуцж байгаа. Засгийн газрын үйл ажиллагаа бас залгамж чанартай байх ёстой. Одоо намын дарга улсын их хурлын дарга байсан учрал урд нас эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан. Тийм болохоор одоо бас энэ асуудлыг зовлон жаргалыг сайн ойлгож байгаа. Тийм болохоор өмнөх засгийн газрын бас оюутлогоо төр хийж байсан байр суурь цааш үргэлжлэнэ гэж бодож байгаа. За миний хувьд Монгол улсын одоо ерөнхийдөө Зандан шатрын хувьд одоо бид бүхний бас барьж байсан томоохон асуудал бол энэ байгалийн баялагын өгөөжийг Монголын ард түмэн дийлэнхээр хүртэх ёстой гэж үндсэн хуулийн 19 оны заалтыг амилуулах энэ тал дээр илүү бас санаачлал гаргаж ажиллаж байсан. Баялагтай эзэн Монгол хөтөлбөрийг бид одоо хэрэгжүүлэх ёстой. Цөөхөн гэр бүл биш тийм Монгол улсын 3 сая 500 мянган гэргэн байгалийн баялагын өгөөжөөс илүү хүртэх ёстой. Энэ хуулийг 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ажлын хэсэг нарийн хэсэг ажиллаж батлуулсан хүний хувьд энэ асуудалд илүү анхаарал тавьж баялагын өгөөжийн одоо тийм 60%-ийг стратегийн ордуудын одоо өгөөжийн 60%-ийг Монголын ард түмэнд авчих хилцлийг бас эхлүүлж 5-7 одоо бүлэг орд дээрээс үйл ажиллагаа явуулж байгаа одоо Ухаан хотгийн орд, за Баруун Нарангийн орд, за Нарийн Сүхбаатарын одоо бүлэг ордоор үйл ажиллагаа явуулж байгаа Өсөг зоос, SGS зэрэг компаниуд, за мөн одоо бас Эрдэнэтийн үүсгэл ордоор үйл ажиллагаа явуулж байсан одоо ач тех зэрэг компаниудтай бол баялагын өгөөжийн 60%-ийг төрдөө өгөх хилцлийг бид амжилттай хийж чадсан. 2007 онд ашигт малтмын тухай хуулийг их хурл баталсан байдаг. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордуудын 34-өөс 50%-ийг үн төлбөргүй эзэмшнээс заалтаа сүүлийн 20 жил хэрэгжээгүй байсан бол Зандан шатрын засгийн газрын үед одоо энийг амилуулах томоохон алхам хийгдсэн. Олон жил талцаж маргаж 34% өгөхгүй, 50% өгөхгүй 20 жил гацсан энэ асуудлыг бол эхлүүлж байгалийн баялагын өгөөжийн 60%-ийг одоо хувийн хөвшилтэйгээ ярилцаж, ойлголцож, зөвшөлдсөж аль нэгэн байдлаар төр хүч төрөлгөөр ойлголцож одоо 60% өгөөжийг Монголын ард түмэнд авчрах энэ хилцлийг одоо хийсэн байгаа. Үүнийг одоо